Телевизийн шоу нэвтрүүлэг эфирийн өвөрмөц төрх найруулга шийдлийн сонирхолтой давилтыг Эгишлээс Монголд гаргаж ирж байна гэдэгтээ мархан гарахгүй. Саянаас гаргасан бүрэн зурглал нэвтрүүлэг бол энэ бүхнийг бүгдийг нь багтаасан цогц шийдэл болж байгаа юм. Нэвтрүүлэгтээ урьд зочноо панаалтаас ахуулаад эфирт гарч дуусах хүртэлх бүхэл мөчүүдийг камертаа бүгдийг нь зураглаж чадсанаар бүрэн зураглал нэвтрүүлэг бүтэж байгаа юм. Мэдээж энд найруулагч Баатрин Гавьяри гэхдээ телевизийн бүтээл бол хамтын бүтээл болдог учраас тэр хамт олон бүгдээрээ л орно. Бүрэн зураглалууд дотроос хамгийн их шууган тарьсан хүн бол топ модель Од Гэрэл байлаа. Зүгээр л тэнэгдүү хөөрхөн хүүхэлтэй хэмээн бодож явсан хүмүүсийн бодол харин Од Гэрлийн оролцсон дугаарыг үзээд түүнийг бүрэн хэмжээгээр зураглаж чадсан юм байна. Нөгөө тэнэгдүү хөөрхөн хүүхэлтэй чинь юм ярьж зөвлөгөө өгч дуурсан ярьж тэрч бүхэл анализ дүгнэлт хүртэл хийж идэг. Хичээнэ. Та нар харин надад туслаарай. Оо тийм үү тэгвэл ижил юм байна. Тэд нар чинь харин амтшгүй өөртөө ингээд цухтаад идэг байхгүй. Хүн болоод бидний их олон гоё сайхан амьдралын таашаалуудыг зөвхөн нэг нь штэ. Би бол тэгж л одоо муура хайрладаг байхгүй. Би бол чиний бүх юмд. Тэг. Ер нь бол хэвлээ. Би бол чиний бүх юмд. Тэг. Ер нь бол хэвлээ. Одоо та бүхэнд төвийн нутгийн цаг агаарыг танилцуулъя. Энэ сард агаарын дундаж температур За ингээд шууган дэгдвэ хөөрхий. Энэ хүүхнэр цаг агаар тайлбарлуулснаас болоод нар харахаа байлаа гэж марцгналдах хэдий ч хамгийн олон хандлт авсан тэр цаг агарын мэдээ юу? Мөн ч олон жиргээ зөрчүүдийн шингэнийг харуулсан да. Анзаарсан бол цаг агарын мэдээ хизээж тийм олон хандлт авч лайк дарагдаж байгаа юм. Тэр тусмаа ирчүүдээс төвийн нутгийн цаг агаараа гэж. Төвийн нутгийн цаг агаарыг танилцуулъя. Товчхондоо бол хаана хайд байлаа. Me.